За сайн бацгаана уу? За мөнгөний тоо болон мөнгөний код гаргадаг аргачлалыг оруулъя. За мөнгөний код гэдэг маань болохоор одоо альва нэг одоо мөнгө төгрөг эд баялагын энергийг дуудахдаа одоо ашигладаг одоо тарин маягийн код гэсэн үг байна. За кодыг яаж гаргадаг вэ гэхээр төрсөн ансаар эхлээд чинь. За магадгүй за нэг хүн дээр жишээ авъя те. За 88 оны 1988 оны за 12 сарын 5 төрсөн байлаа гэж бодъё. За мөнгөний код яг үхээр эхлээд өдрөө тавина гэсэн үг. 5. За тэгээд дараа нь сар. За сар 2 оронтой байгаа учраас хооронд нэмнэ. Нэг дээр нэмэх нь 2, тэнцүү 3. За энийг ингээд салгаж хэлэх учраас дунд нь цэгтэй өчөж байгаа шүү. За энэ хэрвээ нэг оронтой бол шууд яг энэ 5 шиг 1 гэж тавигдах нь те. За энд болохоор 2 оронтой 11 сар байвал яг нь нэг дээр нэмэх нь 1 тэгээд 2 гэж гарч ирэх нь шүү. За энэ жишээлбэл 18 байвал яг нь нэг дээр нэмэх нь 8 тэнцүү 9 гэд энд гарч ирэх нь. 2 оронтой байвал дандаа хооронд нь нэмж нэг оронтой болгоно. За энийг одоо нэг өрсөл хооронд нь нэмнэ гэсэн үг. Одоо оноо нэмэх нь. За нэг дээр нэмэх нь 9 10. За ингээд игнүүлээч. Нэг дээр нэмэх нь 9. За нэмэх нь 8. Нэмэх нь 8. За ингээд гаргана гэсэн. За нэг дээр нэмэх нь 9 10, 10 дээр 8 нэм 18, 18 дээр 8 нэмээд 26. За оныг нэмэхээр 26 гарч ийн. Тэгэхээр 26-гаа дахиад 2 дээр нэмэх нь 6 тэнцүү 8. За ингээд 8. Ингээд 3 тоо гараад 4 дахь тоог энэ 3 тооны нийлбэрээр гаргана. 5 дээр 3-ыг нэмээд 8, 8 дээр 8-ыг нэмээд 16, 16-г 2 оронтой байгаа учраас хооронд нь нэмээд 7. За энэ хүний мөнгөний тоо бол 5, 3, 8, 7. За ийм 4 оронтойтой гарч ирж байна. За энэ бас нэг анхаарах юм байгаа. За энэ 3 тоог хооронд нь нэмээд 11, 22, 33 гэдэг ийм хос тоо гарвал ард нь хосоор нь тавина гэсэн үг. Ийм сондгоо гарвал дандаа нэмээд нэг оронтой тоо болгоно. За энэ зөвхөн энэ сүүлийн тоог л шүү. Энэ гуравт бол хамаагүй. Одоо жишээлбэл 11 саргийн гууд нэг дээр нэмэх 1 2 гэж тавих нь 11 хос гэж тавьж болохгүй байх нь. Энэ гурван тоо бол заавал нэг гарна. Сүүлийн энэ 4 дахь тоог л яг нь хос гарвал хосоор нь хос гарахгүй бол нэмээд энэ бол мөнгөний код байх нэ. Код. За мөнгөний тоо гэж байдаг. За мөнгөний тоог бодлол яаж бодгоо гэхээр ер нь бол астролог од гариг эргэс тоон зурлага дээр хамгийн одоо тохиромжтой аргачлал бол сар өдөр хоёрыг хооронд нь нэмж мөнгөний тоог гаргадаг. За гуравт бол мөнгөний тооны талаар дэлгэрэнгүй оруулсан байгаа. За тэгэхээр энэ 12 сарын 5-нд төрсөн хүн. За тэгэхээр энэ хоёрыг хооронд нь нэмэхээр 3. Тэгээд 3 дээр 5-ыг нэмээд энэ хүний мөнгөний тоо бол 8 байх нь. Тэгэхээр 8-ын тоо ямар аргаар баялагийг бүтээх ёстой, ээлтэй өдөр гариг өнгө чулууны үеийн тэрийг маш дэлгэрэнгүйгээр оруулаад 2026 онд эд баялаг мөнгөний энерги ямар байх юм те аль өдрүүд нь мөнгөний энерги азтай байх юм гэдгийг тоо болгоныг энэ календарчлаад оруулсныг бол гүрвт оруулсан байгаа. За мөнгөний тоог бол ингэж бодох нь байна. За кодыг бол ингэж бодох нь байна. За мөнгөний тоон дээр дахиад нэг үзье. За 5 сарын 12 за 14 төрсөн гэж бодъё. За тэгвэл 5 дээр нэмэх нь за 1 дээр нэмэх нь 4 5 гэд за ингээд 5 тэнцүү 10 гарч байна. За тэгэхээр 1 дээр нэмэх нь 0 гэд энэ хүний мөнгөний тоо 1 байх нь. Тэгэхээр астролог буюу тоон зурлагт 1-ээс 9 хүртэл тоо байдаг. Юу гэдэг 10 гингод 10 гэсэн тоо байхгүй учраас хооронд нь нэмээд 1 болж байна гэсэн үг шүү. За ингэж гарна гэсэн үг. За дахиад 12 сарын 19 төрсэн хүн байлаа гэж байна. За тэгвэл энэ хүнийг энэ хоёрыг хооронд нь нэмэхээр 3, энэ хоёрыг хооронд нь нэмэхээр 10 буюу 1. За ингээд энэ хоёрыг 3 дээр нэмэх нь 4 гэхээр энэ хүний мөнгөний тоо 4 гарч байна гэсэн үг. За мөнгөний тоог бол ингэж гаргадаг байх нь. За мөнгөний кодыг бол те ингэж гаргадаг байх нь. За мөнгөний тарин гэд ярьсан те. За мөнгөний тариныг бол юун дээр бас оруулсан байгаа. Кун гэд яг бичгтээ бол гээтэй бичдэг. Уншихтаа бол гээг уншдаггүй шүү. Кун гэж уншдаг шүү. За кун
За роно. За энэ о шүү. За ама нило таванг. За энд бас нэг юугаар нь оруулж. За ингээд кун роно ама нило таванг. Энэ бол мөнгөний эд баялагын энерги урсгалыг өөрчлөгөө дууддаг. Тарин тэгэхээр ямар нэгэн одоо мөнгөтэй холбоотой дом зан үйл хийх гэж байхдаа өөрийнхөө мөнгөний код болон тариныг ашиглаж те мөнгөний урсгалынхан одоо энергийн тэр блок замыг одоо нээх аргыг бол энэ аргачлал кодоор бол гаргаж сурцаах нь байна.